байцгаана уу хүмүүдээ? За өнөөдөр яагаад хүүхдүүд та бүхний цуглуулсан юм? Ямар өдөр үлээ? Ямар тэмдэглэлт өдөр болоо бүгдээр өнөөдрийн цуглуулсан байгаа лээ. За энэхүү өдөр нь яадаг вэ гэхээр гамшиг ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх үү? Гамшиг ослоос хэрхэн бусдыг яаж өөрийгөө болон бусдыг яаж авран хамгаалах вэ гэдэг дадлаг сургуулийг онцгой байдлын агч нар та нарт олгохоор ингэ зорьсон байдаг. Шулуу хэлэхэд бол надтай ажиллах бидний үеийн та нарын аав ээжийн үеийн бас тэднээс өмнө хүмүүс бол ялангуяа удирдлагууд нь ойлгодгоо анхаардаг байсан. Тэгээ та нар бол мундаг байна. Бидний үед ийм сургалт орж байгаагүй. Тийм болохоор манай Монгол улс гамшигын эрсдэлд төсвөргүй байгаа. За тэгвэл хуулийнхаа илгэнд галт өмөр гэж юу гэдэг вэ? Та хэдэд хамгийн давчханаар тайлбарж өгье. Гал хүний хараа хяналтаас гарч хүн хуулийн этгээдэд их хэмжээний хохирол учруулсан шалтгаыг хэлээд байгаа. Магадгүй хүний амьд ирсэн. Улаан өнгөн дээр энэ зүү заасан байвал яах вэ? Ажиллаж гин вэ? Ажиллахгүй даралт нь ганц энэ ямар ч ажиллагаагүй. Зүгээр ойр хай ногоон өнгөн дээр байвал ажиллагаа хэвээ. Ногоон. За энэ ямар өнгөн дээр заасан бэ? Ногоон. Бид нар гал гараа шар өнгөн дээр заасан байвал сайн сэгсэрж агаад хэвлэх боломжтой. Томчууд бол энийг ерөөхдөө цэнэглэх шаардлагатай болж байна л гэсэн үг. Зөв. Тэгээд дотгош нь хумх маягаар. За даахгүй байвал ингэ чи өөрөөхөө ямар ч байсан боломж болцоогоороо. Хамгийн найдвартай юмд дарагдахгүй, цохигдохгүй байх, жижигхэн болох, өөрийгөө хамгаалах суулт гэж байдаг. Сонсчихсон уу? Хэрвээ та өөрийгөө хамгаалаад гэхээр хүний хамгийн дөргөлтөд эмзэг хэсэг арга дагц буюу өмчин тархины хэсэг байдаг. За энийг хамгийн түрүүнд хамгаална. Хамгаалахдаа хоёр гарыг цувруулж барьж хамгаална. Нэгдүгээрт хамгийн жижигхэн болж болох хажуунаас дээрээс нурах эрслээс холдуулж байгаа байрлал. Монгол улсад газар хөдлөлт тохиолдож исэн түүхүүд. За хамгийн сүүлийнх нь 1967 онд Булган аймагт болсон газар хөдлөлт 45 км хагарал үүсгэсэн. За говь алтад 1957 онд болсон хагарал 8 магнитудын хүчтэй гэдэг маань хэдэн балуу? 12 бал буюу маш хүчтэй газар хөдлөлт бас 370 км гэдэг хэр хол зай вэ? За амьдрал дээр яг тохиолддог зүйл маань юу гэхээр гүйж одоо ингээ явж явах үедээ хүмүүсийг туслаарай гэж дуудаал тэнд аюул боллоо шүү гэж дуудангуудаа өөрөө шууд очиод нөгөө битэж гэмтсэн хүний хин нэг нь очиод гатаа чангаагаад эхлээд өөрөө битдэг. Ийм зүйл гардаг байна шүү. Тиймээс анхны тусламж үзүүлэгч хүн гэдэг маань бүх зүйлийг яах нь төлөвлөсөн тайван байж хийдэг гэсэн. Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал.